олон залуучуудаа эрхэм хүндэт Ахмад багш нараа энэхүү өдрөөс 95 жилийн өмнө 1922 онд багш нарыг бэлтгэх сургууль хэмээх анхны сургууль байгуулагдаж Монгол улсад багшлах боловсон хүчин, мэрэгжилтэй боловсон хүчнийг бэлтгэж эхлээд эдүгэ 95 жилийн ой дээр хүрэлцэн ирээд байна. Ингээд агаар буданг нэвтлэн гээгүүлсэн алтан нарны тунгалаг туяа ардын багш нарыг хүмүүжүүлэн гаргадаг агуу мандмал багшийн сургуулийн 95 жилийн ойн баярын хурал эхлэхэд бэлэн боллоо. Ингээд энэхүү баярын хурлыг нээж Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Мандах үг хэлнэ. За ингээд Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн түүхт 95 жилийн ойн баярын хурал нээсний мэдэгдэе. Ийхүү бид 95 жилийнхаа бүх түүхийг ярилцах цаг маань эхэлж байна. Ингээд багшийн сургуулийн түүхэн үүрэг цаашдын зорилтын талаар илтгэлийг багшийн сургуулийн шинэхэн захирал доктор Дэлгэр сайхан хэлнэ. Багшийн сургууль хэмээх эрдэм номын их өргөөний гэрэлтүүдийн гэрэлт хаалгыг татан алтан босгийг алхан орсон үе үеийн мянган оюутан суралцагч төгсөгчдөө ирээдүй хойч үедээ эрдэм мэдлэгийн ариун сангаас өвлүүлж яваа эрхэм үйлсийн эзэд үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн профессорууд, ажилтан албан хаагчдаа, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө та бүхэнд Монгол улсад шин цагийн мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний болон хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд багшийн сургууль үүсэн байгуулагдсны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 1922 онд Ардын засгийн газар тогтоол гаргаж бидний монголчууд залуу хөвгүүд охтыг цуглуулан бага сургуулийг байгууллаа. Гэвч түүний үр шимийг 7-8 жилээс нааш үзэж чадахгүй. Хэрэв бид хамгийн оюун ухаантай бичгтэй хүмүүсээс янз бүрийн эрдэм ухааныг сургах сургуулийг байгуулах юм бол бидэнд ихээхэн тусыг хүргэнэ. Иймээс энэ онд 4 сарын хугацаатаагаар хүмүүсийг сургаж түүнд сар бүр 27 мөнгө олгол зохино гэжээ. Энэ шийдвэрийн дагуу 1922 оны намар нийслэл хүрээнд багш нарыг бэлтгэх 4 сарын хугацаатай төр курсыг 2 багш 15 сурагчтайгаар нээн хичээлүүлсэн байна. Энэ курсыг анх 8 хүн төгссөн бөгөөд тэд манай сургуулиар бэлтгэгдсэн ардын ууган сэхэтнүүд байв. 1923 онд багш бэлтгэх төр курсыг 4 сарын хугацаатай оюутны төр сургууль, 1924 оноос 1 жилийн хугацаатай оюутны сургууль болгон багш хууль зааж, харилцан тусалцах хоршоо, эдийн засаг гэсэн 3 ангид 40-60 сурагчтай 6-аас 9 багштай хичээлэх болжээ. Энэ сургууль Жамин, Цэвэн, Буддар, Эрдэнэбат, Шагж, Цэвгжөв гээд тэр үеийн шилдэг сэхэтнүүд босролтой хүмүүс багшилж байлаа. Ардын засгийн газрын 1928 оны 7 дугаар хурлын тогтоол багш нарыг бэлтгэх сургуулийг энэ оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн тусгай байгуулж 100 хүмүүсийг 3 жилийн хугацаагаар сургуулиудан чадвартай багш нарыг бэлтгэн гаргуул зохино хэмээн заасны үндсэн дээр 1928 онд оюутны сургуулийг багш нарыг бэлтгэх сургууль болгон өргөтгөж суралцах хугацааг нь 3 жил болгожээ. Энэ сургууль төгсөгчдийн дотроос Жамин Давг, Цэвгжөв, Далхчөв, Цагаан гişиг нар гавьяат багш болжээ. Манай сургууль ийхүү үүсэл хөгжлийнхөө тулгын чулууг тулсан явдал нь тусгай мэрэгжлийн үндэсний боловсон хүчинг бэлтгэх тухайн үеийн хамгийн том зорилтыг шийдвэрлэх ажлын эхлэл болсон төдийгүй соёл боловсролын нэгэн томоохон төв байж чаджээ. Ардын засаг болон ардыг гэгэрүүлэх яамны цаашдын хөгжил нь дунд сургуулийн багш нарыг бэлтгэх зорилтыг шийдвэрлэх явдал байв. 1929 оноос эхлэн багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд дунд сургуулийн багш бэлтгэх анхны курс байгуулагдсан. Түүний хожим гавьяат багш болсон Шарав Нямбу, Балжир, Палаан нарын 16 хүн төгсөн гарч орон нутагт бэлтгэл дунд сургуулийг байгуулах ажилд дарга сурагчаар томилогдсон ажиллажээ.
багшийн сургуулийн ахмад төгсөгчид хөдөөгийн уур талаар соёлын үрийг тарьж явахдаа ардын засгийг эсэргүүцэн босгочтой тэмцэж явсан бөгөөд үүний зэрэгцээ түүхийн ээдрэг тонч жилүүдэд улс төрийн хэл сэрэгт хэлмэгдэж их орондоо шин цагийн мэрэгчлэлтэй боловсон хүчин бэлтгэх ариун үйл хэрэгт нь саад бэрхшээл нэг бус удаа тохиолдож байсныг түүхийн шаргал хуудсууд гэрчилж байдаг юм а. Тухайлбал тэр үеийн тэргүүний сэгээднүүдийн тоонд орж зүйсээр орж байсан Буянбаатар, Соёлтой, Нацагд орж, Буддар, Цэвэгчөв, Бавуу, Дордсүрэн, Эрдэн бэлэг зэрэг багш нар, захирлаар ажиллаж байсан Нүгнээжөв, Жүлтэм Самбуу, Данжин, Гончиг нар хэлсээр хэлмэгджээ. Төр засаг ардын хувьсгалын жилүүдэд тус орны аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэхэд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх явцад багшийн сургуулийн дэргэд янз бүрийн хугацаатай 30 төрлийн курс, анги, төр сургууль, мэргэжилтэн бэлтгэх салбар байгуулж байлаа. Эдгээрээс заримыг нь дурдвал кино механикч клуб, Улаанбудангийн эрхлэгчийн курс, казак багш бэлтгэх курс, урлагийн анги, хятад сурагчийн анги, байцаагчийн анги, ядуу лам нарын анги, хөгжин бүжгийн анги, дунд сургуулийн багшийн 2 жилийн оройн сургууль, дунд сургуулийн багш бэлтгэх факультет, дээд сургуулийн бэлтгэл анги, багш бэлтгэх 1 жилийн курс, эмэгтэйчүүдийн 2 жилийн курс, орос хэлний багш бэлтгэх анги, хариуцлагатны курс, өөр Монголын сурагчдын анги, орчуулагчийн ба орос хэлний бэлтгэл анги, бага ангийн болон цэцэрлэгийн багшийн хичнээн анги, пионерын удирдагчийн анги, ахмад багш нарын курс, номын сангийн курс, дунд сургуулийн дуу хөгжмийн багш бэлтгэх анги, соёл гэгэрлийн ажилтан бэлтгэх анги, биеийн тэмрийн багш арга зүйч, согог зүйч, бага ангийн арга зүйч хос мэргэжлийн анги зэргийг нэрлэж болно. 1938-аас 1951 онд тус сургуулийн дэргэд 2 жилийн хугацаатай дээд сургуулийн бэлтгэл анги, дунд ангийн багш бэлтгэх факультет хичээлж хэл бичиг, түүх, математик, физик, биолог, газар зүйн мэргэжлэр хэдэн зуун хүнийг төгсөн гаргасан нь тэр үеийн багшийн хэрэгцээ шаардлагыг хангаж улмаар 1942 онд улсын их сургууль, 1951 онд улсын багшийн дээд сургуулийг байгуулахад бэлтгэл болсон байна. Манай сургуулиас санхүү эдийн засгийн техникум, худалдааны техникум, хөгжин бүжгийн дунд сургууль, хувь цаазын дунд сургууль, цэцэрлэгийн багшийн сургууль, хов, дарангай, торнодын багшийн сургууль зэрэг тусгай мэргэжлийн сургуулиуд салбарлан төржээ. Дунд сургуулийн нийгэмд гүйцэтгсэн үүрэг алдар гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж багшийн сургуулийн 20 жилийн ойгоор буюу 1943 онд бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнасан юм а. 20 дугаар зууны бүтээн байгуулалтын он жилүүдэд багшийн сургуулийн багш, оюутан сурагчид 100 намрын ажил, бүх ард түмний социалист уралдаан, урах сураалтын уралдаан, их дээд тусгай мэргэжлийн дунд сургуулиудын болон бүх ард түмний урлагийн их наадам зэрэг бүхий л олон талд ажлуудад хушуучлан оролцож, өөрийн орны бүтээн байгуулалтын үйлсэд туслаж, улс ардын аж ахуйн гол салбаруудад үр бүтээлтэй ажиллаж иржээ. Манай сургуулийн төгсөгчдөө соёл, урлаг, утга зохиол, боловсрол, спорт, биеийн тэмрийн зэрэг бүх салбарт олон зуун хүн үр бүтээлтэй ажиллаж байсанийгээд ажиллаж байгаагийн заримыг дурдвал академич доктор Ламсүрэн, Гунгадаш, Хорлоо, шинжлэх ухааны доктор Галсан, Ламсүрэн, Даваасүрэн, төрийн шагнал зохиолч Удвал, Төдөв, Дашдооров, Жигжид, ардын зураач Чойдог, ардын жүжигчин Гончиг Сумлаа, ардын жүжигчин Цогцолмаа, төрийн хошоо шагналд ардын жүжигчин Жандсан Оров, Шарав, ардын багш Батцуг, Цэвэн, Шагдар, Чойжо Сүрэн, Ган Төмөр, Хөдөлмөрийн Баатар, Ширэндэв, Давг, Даш Зэдэн, Нацагд орж, Баян мөнх, Дэлэг, Чингис хааны одонд Минд оё гэх зэрэг алдартнуудыг дурдж болно. Одоо тус сургууль нь үндсэн 44 багштай бөгөөд тэдгээрийн 17 докторийн зэрэг золтой, бакалаврын, магистрийн өдөр хичнээн ангийн сургалтад 1500 гаруй оюутан сурагчид 20 гаруй ажилтаа албан хаагч мэргэжилтэн ажиллаж байна. Манай сургууль цаашид өөрсдийн давуу талд үндэслэн бусдаас ялгарх онцлогтой боловсролын үйлчилгээ, судалгаа эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр улсын болон бүс нутгийн хэмжээнд танигдсан, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаанд суурилсан сургалтыг олон улсын жишгт нийцсэн хөтөлбөрөөр зохион байгуулж, хөрөг чадвартай багшлах боловсон хүчин мэргэжилтэн бэлтгэх зорилтыг тавин ажиллаж байна. Эрдэм оюуны шавхцгүй их нөөцөн шавь нартаа харамгүй түгээж ирээдүйн үн цэн бүхий хөгжлийн суурийг
өөгүй хөдөлмөр хичээл зүтгэлээрээ үеийн үед зогслоож ирсэн багшийн сургуулийн үе үеийнхний Сүадар гавья мөнхөд мандан бадрах бодгой. Та бүхэндээ хамгийн сайн бүхнийг хүсье. Ерөөй эрдэм ухаан бүгэн дэлгэрч их орон маань хөгжин дэвших болтугай. Ингээд саяны илтгэл дурдсанчлан Бадрангуй алдарт багшийн сургуулийн алдартнуудыг дурсаад баршгүй, тоочоод баршгүй билээ. Ингээд энэ алдартнуудынхаа төлөөлөл болгож эндэрт суулгасан зочдоо танилцуулъя. Монгол Улсын боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Мандах, боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын сайдын үүрэг гүйцэтгэгч активч профессор Чулуунбаатар, багшийн сургуулийн төгсөгч Монгол Улсын хөтмөрийн баатар, Далай дайн Дархан авраг, Монгол болон Оросын холбооны улсын гавьяат тамирчин, дэлхийн бүхийн Монгол од, 20 дугаар зууны Манлай бүх, Олимп дэлхийн аваргын 3 удаагийн мөнгөн медаль, профессор Хорлоогийн Баян багшийн сургуулийн төгсөгч, төрийн хошоо шагнарт, ардын жүжигчин, профессор Нацгийн Жанцнаров, багшийн сургуулийн төгсөгч, Монгол Улсын ардын болон гавьяат багш Ламын ган төмөр, багшийн сургуулийн үеийн удирдлагыг төлөөлж 1990 оноос өнөө хүртэл багшийн сургуулийн хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны эрхлэгч, багш, захирал, зөвлөх профессороор ажиллаж буй Монгол Улсын гавьяат багш профессор Чойдлын Цэдэнбаг, хамтын ажиллагаатай байгууллага сургуулиудыг төлөөлж Нагояг сургуулийн боловсрол судлалын сургуулийн захирал профессор Веда Такео, Оросын холбооны улс Бурятийн Бүгд улсын багшийн коллежийн декан, Монгол Улсын шинжилгээ ухааны доктор профессор Ласранова Баярма Астуевна, өнөөгийн багшийн сургуулийн оюутны төлөөлөл болсон багшийн сургуулийн 4-р курсын оюутан Лавгийн Санжаасар, Бацгийн Данима нарыг хүндэтгэн энд суулгасандаа баяртай байна. За ингээд хурлын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлье. Ингээд боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын сайдын үүрэг гүйцэтгэгч профессор Чулуунбаатар баяр хүргэж өгүүлье. За та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монгол Улсын соёл урлагийн Бурхтын ариун арданд хуран зогссон багш профессорууд, хүндэт зочид, оюутан залуусын төлөөлөл та бүхэндээ Монгол Улсад багшлах боловсон гүшин бэлтгэж гэлсний 95 жил, багшийн сургууль байгуулагдсны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын засгийн газрын нэрийнээс болон хувьяасан чин сэтгэлийн халуун дотн мэндчилгээг өргөн дэвшүүлж байгаа хүлээн. Одоо бас 95 жилийн гэртээ 1922 онд багш бэлтгэх төр курс нэртэйгээр үүсэл хөгжлийнхөө тулгын чулуудуулж байсан багшийн сургуулийн түүхэн замнаг бол улс их орондоо шин цагийн эрдэм соёлын үрийг цэцгэлүүлж ард түмний соён гэгэрүүлэх үүсийг мандайлагч орчин үеийн сэхэтэн болсон хүчнийг бэлтгэж ирсний яруу алдарт түүхэн замнаг юм. Багшийн сургуулиас Монголын эрдээ эрдэмтэн сэхэтнүүд нийгэм улс төрийн зүтгэлтэн соёл урлаг, спорт, боловсролын салбарын алдартан гавьяатнууд, ардын цолтон, төрийн соёлт зэрэг бидний бахархан дуурайх алтан үе маань энэ сургуулийн эрдмийн үүдээс төрөн гарсан байдаг юм. Ийм учраас бид багшийн сургуулийн ард түмнийхэн дунд Бадрангуй алдарт багшийн сургууль эрдэм соёлын уурхай ардын их сургууль гэх мэтээр хүндэтгэн дээдэлсэн эрхэм алдрыг хайрлаж ирсэн байдаг. Багшийн сургууль бага ангийн багш бэлтгэхээс гадна 1929 оноос
Оноос Дундан ийм багш бэлтгэх 1938-аас 40 онд дээд улс сургуулийн бэлтгэл 2 жилийн ангийг нээн хичээлүүлж байсан түүхтэй юм аа. Өөрөөр хэлбэл 1942 онд Монгол улсад дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх орчин үеийн дээд боловсролын тогтолцооны үндэс суурь ангадагч бэлтгэл нөхцөлийг бүрдүүлэхэд багшийн сургуулийн маань бэлтгэж гаргасан төгсөгчид тэнд багшилж байсан багш профессорууд маань хүндтэй гавьяатай үүрэг гүйцэтгсэн гэдгийг хойн баярын өндөр энэ хүндэтгэлийн эндрээс тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монголдон төрөл бүрийн мэрэгчлийг бэлтгэн гаргаж байгаа Монгол улсад анхудаа мэрэгжлийн хөгжмийн ангийг 62 онд нээж мөн соёлын ажилтан номын сан бэлтгэж байсан багшийн сургуулиас орон нутагт ажилладаг багш бэлтгэх сургуулиуд дөрөн гарсан. Улсын багшийн дээд сургууль 1951 онд багшийн дунд ангийн багш бэлтгэж байсан факультетээс салбарлаж гарсан гээд дээд боловсролын багшлах боловсон хүчний ууган байгууллагуудыг өөрөөсөө төрүүлж гаргасан алдар хүндтэй эрдмийн уурхай бол багшийн сургууль мөн. Цэцэрлэгийн багшийн сургууль мөн энэ сургуулиас салбарлаж хөгжсөн гэж та бүхэн бүгдээрээ мэднэ. Одоогийн байдлаар тус сургуулиас Хөдөлмөрийн Баатар 8, Ардын Золтон 15, Төрийн Шагналтан 17, Гавьяат багш 121, урлагийн гавьяат сэтгэлтэн урлаг соёлын гавьяат сэтгэлтэн 50, шинжлэх ухааны доктор 19, доктор 70 гаруй, зохиолч 80 гаруй, багангийн багш 37,000 гаруйг бэлтгэн гаргасан нь Монголын оюуны ертөнцид та бүхний үйлс бүтээл хэрхэн яаж төгөж алдаршиж байгаагийн маргашгүй нотлогоо муу юм аа. Та бүхэндээ багшийн сургуулийн түүхт 95 жилийн ан баярын мэндийг дахин дэвшүүлж эрдэмийн чин гэрэл засарч номын цагаан мэлмийг гийж байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Хойд ирсэн хүн ганцхан хоосон ирдэггүй гэдэг үгээр хоосон ирээгүй. Багшийн сургуулийн сургууль төрийн шинжилгээний ажлын зориулалтаар ашиглагдах техник хэрэгслийн бүрдлийг 25 орчим сая төгрөгийн асуудал саяхан шийдсэнийг бас та бүхэнд уламжлалт. За одоо саяхан болтол багшийн сургуулийн захирлаар ажиллаж байсан Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын өөр гүйцэтгэгч доктор Мандах баяр хүргэж үг хэлнэ. Монгол улсад багш болон бусад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж ирсэн эрдмийн их далай багшийн сургууль үүсгэн байгуулагдсны түүхт 95 жилийн ой тохиож буй энэ мөчид тус сургуулийн нийт эрдэмтэн профессор багш нар үе үеийн төгсөгчид, оюутан залуучууд, ажилтан албан хаагчид багшийн сургуультай хамтран ажилладаг дотоод гадаадын байгууллага, бусад ихтэй сургууль, боловсролын салбарт оюун ухаанаа зориулж байгаа эрхэм та бүхэндээ Монгол улсад багшлах болсон хүчин төдийгүй дээд боловсролтон бэлтгэж эхэлсэн ууган сургууль болох Бадрамгүй алдарт багшийн сургууль байгуулагдсны түүхт 95 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдмийн хамт олон болон нийт захиргаа хуваасаа өргөн дэвшүүлж байна. Хүлээж авна уу? Аливаа ог тэмдэглэхийн гол учир нь туулсан замаа эргэн харж бодтой үнэлж дүгнэн түүнээс амьдралын их ухаал сургамж авч цаашдын зорилттой оновчтой тодорхойлон урагшлан дэвшихэд оршдог билээ. Баялаг намтартай төрлөх сургуулийнхаа ойг Монгол Улсын боловсролын их сургуулийн захиргаа болон тус багшийн сургуулийн хамт олон үтээж ариун их амжилтаар ухтаж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэдгээрээ сүүлийн үед хийгдсэн зарим нэг онцлог ажлыг энд би зориуд урьдээ гэж бодож байна. За нэгдүгээрт нь бол 2014 оноос тус сургууль одоо тэр үеийн бүтцээр багшийн сургуулийн бага боловсролын салбар сургуулийн статустай явж ирснийг
боловсролын их сургуулийн шинэ удирдлага саяхан бүтсэн өөрчлөлтөөр дахин шинжиж бие даасан бүрэлдэхүүн сургууль болгон өөрчлөснийг энэ тэмдэглэн хэлье. За хоёрдугаарт нь Монголын хөгжин болон урлагийн олон алдархнууд багшийн сургуулиас төрөн гарсан байдаг. За хуучин уламжлалыг хүндэтгэж олон 10 төгсөгчдийн хүсэлтээр Монгол Улсын боловсролын их сургуулийн урлаг биеийн тамирын сургууль дээр анх байгуулагдсан байсан дуу хөгжмийн ангийн багшийн сургууль руу шилжүүлж урлагийн техникийг шинээр багшийн сургууль дээр байгуулсан. Ингэснээр тус сургуулийн бүтэц бүрэлдэхүүн шинжлэгдэн өргөжиж оюутны тоо нэмэгдсэн байгааг 20-р тэмдэглэн хэлье. За өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн бид одоо багшийн сургуулийн 95 жилийн ойг угтаж 90-50 бүтээж ажлыг өрнүүлж хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд бас боловсролын их сургууль, багшийн сургууль хамтарч багшийн сургуульд нийтдээ 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж одоо олон жил засварлагдаагүй байсан багшийн сургуулийнхаа урлаг заал, бусад зүйлийг засч сургалтын орчныг болоод сайжруулсан гэдгийг бас 3-дугаарт нь тэмдэглэн хэлмээр байна. За 4-дугаарт нь цаашдаа багшийн сургуульд нэн шаардлагатай байгаа урлаг заалны асуудал болон хичээлийн байрны өргөдгөл байгаа. Ер нь багшийн сургууль маань бол одоо олон жил энэ 3 давхар цагаан байшинд үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээ энийг бол боловсролын их сургуулийн удирдлага миний маш сайн ойлгож байгаа. Энэ үүднээсээ бид нар одоо хуучин байсан заалны одоо суурин дээр хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар багшийн сургуулийн өргөдгөл спорт заалыг бариулахаар урьдчилан гэрээуд хийгдсэн байгаа. Тэгээ энэ асуудал шийдэгдвэл ирэх хичээлийн жилээс багшийн сургууль маань спорт заалтай барилгын бас өргөдөлтөй ийм сайхан хичээл болцоо нэмэх юм аа. 5-дугаарт нь за мөн өнгөрсөн хичээлийн жилээс боловсролын их сургуулийн захиргаа багш багангийн боловсрол гэсэн сургуулийн хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж байгаа. Бид энэ хөтөлбөрөөр олон улсад магадлуулах гээд урьдчилан шатны бэлтгэл хийгдээд олон улсын төслөөр зөвлөх шинжээч багш 2 удаа ажиллаж байгаа маа. Энэ үүднээсээ цаашдаа багш багангийн боловсрол гэсэн та бидний үндсэн одоо бүтээгдэхүүн багангийн багшийн энэ хөтөлбөр олон улсад магадлан идэвхжүүлэгдвэл манай төгсөгчид олон улсад шууд гарч ажиллах ийм одоо сайхан болцоо бидний хүлээж байна. За эцэст нь бас нэг шинэлэг зүйлийг та бүхэнд тэмдэглэн хэлье гэж бодож байна. За өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд бид нар багшийн сургууль дээр боловсролын их сургуулийн шинэ бүтэц зохион байгуулалт кредит системийн дагуу 3.5 дээр нэмэх нь 1.5 буюу бакалавр нэмэх нь магистр гэсэн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд одоо 30 гаруй хүүхэд хичээлжээ. Өөрөөр хэлэх юм бол одоо боловсролын их сургууль тэр тусмаа одоо бараг Монгол улсад анхудаа гэж хэлж болох болов уу гэж би бодоод байна. Тэгээд манай багшийн сургууль дээр 3.5 жил суралцаж бакалавр эзэмшээд дээрээс нь нэмээд 1.5 жилийн дотор магистр эзэмшээд нийтдээ 5 жилийн дотор магистр бол төгсөх. Ингэснээр одоо хамгийн залуу магиструуд багшийн сургууль төрөх ийм болцоотой үйл ажиллагаа явуулж байгааг бас та бүхэнд тэмдэглэж хэлэх таамагтай. Цаашдаа Монгол Улсын боловсролын их сургуулийн захиргаа удирдлагын зүгээс тус бүрэлдэхүүн сургуулийнхаа үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгийг бас 95 жилийн баярын өдөр хэлье. Эрдэм номын их оргил өд түмэн олноо хөтлсөн Бадарангуй алдарт багшийн сургуулийн Эрдэм номын ариун цагаан буян хурж угтах ирээдүйн гэрэл зам нь шулуун дардан байж ажил үйлсэн мөнхөд мандан бадарч байх болтугай. Би бас захиргаанаас нэг даалгавартай ирсэн. Энэ нэг юм хайрцагтай байна л да. Гэхдээ энэ ч одоо сүүлийн үеийн батламж бол ийм гоё болсон байна. Ингээ дотроо батламжтай. Тэгээд энэ батламжийн агуулга нь болохоор зэрэг багшийн сургуулийн хамт олон Бадарангуй алдарт багшийн сургуулийн түүхт 95 жилийн ойг тохиолдуулан та бүхэндээ сурлах хөтөлбөрийн өндөр амжилт хүсэж 18 сая төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөгжмийн иж бүрэн хэрэгсэл бэлэгдэж байгааг үүгээр батламжиж байна. Дараа жил концертын дээр цахилгаан хөгжмийн хамтыг тоглох болтугай. За мандах цагтаа баярлалаа. За ингээд түрүү хэлсэнчлэн
Түрүү хэлсэнчлэн Бадрангуй алдарт багшийн сургуулийн алдартнуудыг дурсаад баршгүй ингээд эдгээрийн маань төлөөлөл болгож багшийн сургуулийн ахмад төгсөгч профессор Баян гэж үг хэлнэ. Багшийн сургууль үнэхээр гайхамшигтай нэр. Монгол орны хамгийн анхны их сургууль. Багшийн сургуулийг сурч эдэм сурсан хүнээр 35 шиг заалгаагүй тийм биш үсэг тайлгдсан хүн хэд байдгийг мэдэхгүй байх зөөхөн байна. Монгол орнд соёлын үрийг тарьсан гэгээр үлсэн агуу их уурхай. Энэ сургуультай хувьзаягаа холбож оюутан болж хүүн болж ажиллаж байгаа сэтгэл нэгт мэрэгжил нэгт эрхэм хүнд багш нартаа 95 жилийн ойгийнхаа баярт өдөр мэндчилж аз жаргал сайн сайхныг хүсье. Миний баг сургуульд байх багш шиг сайхан хүн байгаа. Цэвэр цэмцгэр хүн болгоно болохгүй заад сургаж хүмүүжүүлж байдаг. Ямар их юм мэддэг хүн байдаг юм бэ багш хүн гэж юу боддог байсан. Тэгээ багш утх юм. Би 10 настай өнчилсөн ээжтэй хөлн байдаг хүн байсан. Мал дээр гэж жижигхэн гэрээ сумын төв дээр авчиж барьчихад ээжтэй хөлн би багш болчих гэсэн гэж өдөр шөнөгүй боддог байсан. Миний үед багшийн сургуулийн хуваарь болж явна гэдэг бол одоогоор бол Харвард их сургуулийн л одоо суралцах хэрэг болж байгаа гэсэн. Миний төгсөж явахдаа бол ганц хуваарь ирснийг манай сургууль багш нар хуралдаад надад өгсөн. Дараа жил нэг ганц хуваарь ирснийг хуралдаад миний одоо гэрвэл дэжимбэ хавьд дэжимбэ. Тэгээд надаас гадна манай дүн сургууль одоо битүүрийг баг холбож өгсөн юм шиг байна. За ийм амьдралаар одоо би 60 жил багш гэдэг сайхан нэрийг зөөж явна. Багшийн одоо алдрыг хадгалж хамгаалж явна. Хүүхдүүдийг хүмүүжүүлэхээс гадна багш хүн бол өөрөө хүмүүждэг. Би алдаргавья гүтгэлэг дормжилд амьдралд бүх юмыг 60 жил сонсохдоо бол багшийн сайхан алдар нэрээр тэтгчээрээ давж туулсан бөгөөд хүмүүжсэн. Өөрөө. Энэ гайхалтай сайхан одоо нэр авдаг. Бусдын төлөө хөдөлмөрлөдөг. Бусдын төлөө юм бүтээдэг. Ийм жавтай. Бусдын сайхнаар баярлдаг. Нэг шав тийм юм хурцглал гэвэл одоо өөрөө хурцгсан юм шиг баярлдаг. Ийм сайхан сэтгэлийг өмчөөд багшгүй. Одоо өнөөдөр яа гэнэ гэгээр юм суугаад байна даа. Багшгүй гэгээр шиг хэрэг байна. Ерөөсөө хийдэг ажлаараа сэтгэмжээрээ хэлдэг үгээрээ гэгээгцэн юм. Гэгээгдэн юм. Ингээд багшийн одоо сургууль гэдэг бол Монголын сургуулиудын хамгийн том эзэг. Би тэгж ойлгох түүгээр багш гэсэн үг. Тэр байр суурь одоо ч өөрчлөгдөв гэж бодож байна. Ойрхон тэмдэглэж байгаа сургуулиуд дотор 95 жил тэмдэглэж байгаа сургууль алга шүү. Туулсан зам, цаг хугацааны шалгуу, кичнэмийг давтуулсан. Манай сургуулийн босхын бат нэрийн мөнхөд үйлсэн мөнгөд байх утга гэж ярьдаг. За ингээд багшийн сургуулийн бас л нэгэн бахархал болсон Монгол улсын нэрт хөгжмийн зохиолч профессор Жансан ороо таныг баяр хүргэж өгөхийг урьж байна. Манай Гүндэг маа багш, Сэрэн Дулам багш, Одон Гэрэл багш, Аасан Сүрэн багш, Дарж Баган багш, Давжин багшинтэр гээд багш нараа сууж байна шүү. Гүндэг маа багш манай хин бий багш шүү. Багшаа би нэг яг одоо бол нэг та нэг самбар дээр дуудаад гаргаад ирдэг шиг жоохон юугүй байдалтай байгаа л шүү. Би хэв болгохт муу байсан шүү дээ. Тэгэхдээ миний шавнар бас суугаад байна шүү.
Тэгэхээр бас сэтгэл гайгүй байна. Би багшийн сургуулийн 50 жилийн хойно жил багшийн сургууль элссэн. 67. Багшийн сургуулийн 45 жилийн жил элссэн. Хагас 100 жилийн хойгоор би багшийн сургуулийн концертыг найруулж төгөлд рүү гарчаар ажиллаж байсан. Багшийн сургуулийн хөгжим багш байсан. Би багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэж орё гээд улсын их сургуулийн механик инженери ангийнхаа хуваарийг хаяад орж ирсэн. Хуваар байгаагүй. Тэгээд соёлын ангид шалгалт өгсөн давгжин багш тэр сууж байна. Давгжин багш төгөлдөр хуур дээр 2 нот дарсан гэсэн. Хэдэн мөнгө дуурч байна гэсэн би 10 мөнгө дуурч байна гэж хэлсэн. Ягаад гэвэл миний 10 жилийн сургуулийн хөгжмийн багш очроод энэ төгөлдөр хуур гэж ямар хөгжим байд юм бэ гэсэн гайхамшигтай 13-аар тоглодог гэж хэлсэн. Би математикт муугүй учраас 13-аар тоглодог гэж хэлсэн учраас инерцээр шууд 10 мөнгө дуурч байна гэж хэлсэн байна. Давгжин багш намайг сонсгол муутай юм байна болёо гэж хэлсэн. Тэгээд миний 10 жилийн сургуулийн багш очроод захирал нацагдорж эрхлэгч задгаа хоёрт дээр орсон байна лээ. Тэгээд хөгжмийн ангид би цалингүйгээр орсон хөгжмийн ангид. Тэр ороо бол нэг шил арих намайг шийдсэн юм байна л. Тэр үед нэг шил арих бол их юм шийддэг байсан. Тэ. Өөр юм бол өөр хахуул байгаагүй юм байна лээ. Би хацтай 50 жилийн концертоор би төгөлдөр хуур найрал дууны төгөлдөр хуур тоглодог байсан. Би 30 минут хожигдсон юм. Ягаад ч өөрөөсөө болсон баха. Нацагдорж багш захирал 3 дугаар давхрын заалны үүдэн дээр яг намайг сахиад зогсож байсан. Дөнгөж орж ирэнгүүт намайг ширээ давтлаалгах гэж умарсан да. Тэгээд цонх руу чихнээс чирээд одоо ардталд байгаа 3 давхрын хэдэн модыг чамайг би Дорногов аймгийн Сулин хээр сум, тэр Сулин хээр сум тийм муу сум юм байх тань. Сулин хээр сумд хөөж авална. Эргээд ирэхэд чинь чи манай сургуулийн ардлын модонд төөрөх болно гэж хэлж байсан. Одоо тэр мод байгаа нацагдор багш минь байх тоо. Ер нь бол алгадуулсан ардын жүжигчин болж болдгоо шүү дээ. Билээ сайн багшаа. Энэ монголчуудын их чухал одоо хайрын илэрхийлэл. Алгадна гэдэг бол хайрын илэрхийлэл гэж ухаарч байна. Би нэг 10 хэдэн CD гаргасан байл. Өнөөдөр бэлэн байгаа нэг 8 CD байгаа юм байна. Тэгээ энэ бол баг тоо шүү. Баг тоо шүү. Багшийн сургуульд өссөн муу хөгжмийн зохиолч гэхэд давтахгүйгээр орой болгон тоглоход миний бүтээлийг сар тоглосон шүү харин. Тэгээ муу сайн нийлээд тэр тийм сайхан өвгөрөн багшийн сургууль маань үлдээсэн. Тэрнээсээ дээж би энэ 8 CD-г багшийн сургууль маань барьж байна. Та бүхэнд амжилт. Профессор Жанцнаар баярлалаа. Эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт багш оюутан залуучуудаа, жор найруулагчаас жолоочийг төрүүлсэн, жолоочоос жолоодогчийг төрүүлсэн багштаа мөргий. Сургуулийнхаа нэр төрийг хайрлаж өргөж яваа шавнартаа мөргий. Багшийн сургуулийн эрдмийн хамт олон багш нарын бичиж бүтээж ирсэн номод мөргийё. Ингээд багшийн сургуулийн хамтарч ажилладаг байгууллагуудыг төлөөлж Нагоягийн сургуулийн боловсрол судлалын сургуулийн захирал Веда Такея өгүүлнэ. Баяр хүргэж өгүүлнэ. Сайн байна уу?モンゴル国立教育大学教員養成学部95周年誠におめでとうございます。名古屋大学を代表して一言ご挨拶を申し上げます。
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монгол Улсын боловсролын их сургууль багшийн сургуулийн түүхт 95 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд бас хүргэж, Японы Нагоя их сургуулийг төлөөлж мэндчилгээ дэвшүүлж байгаадаа маш их баяртай байна. 名古屋大学と帰国とのご縁は深く、これまでモンゴル国立大学に日本法センター、レジリエンス共同研究センター、モンゴル国立科学技術大学にフィールドリサーチセンターを設置して共同研究の基盤を育ててきました。さらにこれに加えて昨年9月に名古屋大学モンゴル国立教育大学子ども発達共同支援センターを開所できたことは名古屋大学としても大変大きな喜びであります。 За Нагоягийн их сургуулийн хувьд Монгол улстай харилцаж ирсэн эртний түүхтэй. Тэгээ өнөө хүртэл бол Монгол улсын их сургууль Японы эргэцийн боловсрол судалгааны төв, мөн резилиенс хамтарсан судалгааны төв, шинжлэх ухааны технологийн их сургууль хээрийн судалгааны төв тус байгуулагдаж ажиллаж байгаа. За ингээд энэ гурван төвөөс гадна өнгөрсөн жилийн 9 сард Монгол улсын боловсролын их сургууль дээр Нагоягийн их сургуультай хамтарсан хүүхдийн хөгжлийг дэмжих төв нэртэй төв байгуулагдсан. Явдал нь Нагоягийн их сургуулийн хувьд маш том баярт үйл явдал болсон юм аа. モンゴル国立教育大学教員養成学部と名古屋大学との交流は2013年から始まりました。 Монгол улсын боловсролын их сургууль болон Нагоя их сургуулийн хамтын ажиллагаа 2013 оноос эхэлсэн байдаг. 2013 оны 7 сард Нагоя их сургуулийн боловсрол судлалын сургууль болон сэтгэл зүйн хөгжил судалгааны төвийн багш нар Монгол улсад айлчилж тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Мобисийн багш нартай хоёр улсын боловсролын тогтолцоо өнөөгийн байдал тулгамдж буй асуудлуудын талаар хилцүүлэг явуулсан байдаг. Үүний дараа 2013 оны 11 сард Монгол улсын боловсролын их сургууль болон Нагоягийн их сургуулийн хооронд эрдэм шинжилгээний хамтын ажлын гэрээ аль бие усаар байгуулагдаж, хоёр сургуулийн багш нар харилцан хоёр сургуульд айлчилж, хоёр орны боловсролын тогтолцооны талаарх ойлголтоо гүнзгийрүүлж ирсэн байдаг. 2014年春には木大学のオドゲル先生に хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсны дараа 2014 оны хавар Монгол улсын боловсролын их сургуулийн багш доктор Од Гэрэл Нагоягийн их сургууль зочин профессороор ажиллаж, Нагоягийн их сургууль дээр Монголын боловсролын тогтолцоо, Монголын уламжлалт боловсролын тогтолцооны талаар лекц уншиж, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дэмжлэг, тусгай харилцааг боловсролыг хөгжүүлэх талаар хамтарсан ажиллагааны талаар санал солилцож ажилласан. Үүний дараа 2013 оны 3 сард Монгол улсын боловсролын их сургууль болон Нагоя их сургуулийн хооронд оюутан солилцох гэрээ мөн байгуулагдаж, Монгол улсын боловсролын их сургууль багшийн сургуулийн хооронд хүүхдийн хөгжлийг дэмжих талаар хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэхээр бас гэрээ байгуулагдаж, бидний хамтын ажиллагаа улам өргөжж, бэхжиж ирсэн. Монгол улсын боловсролын их сургууль багшийн сургууль дээр хүүхдийн хөгжлийг дэмжих төв байгуулагдсан. Энэ төв болвол хүүхдийн хөгжлийг дэмжих мөн багш мэргэжилтнүүдийг чадахжуулах талаар маш олон сургалтыг зохион байгуулж, энэ төв дээр бас хүүхдүүдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг байгаа. 昨年から木大学附属学校と本学部附属学校との交流も始まっており、ますます両大学の関係は深まってきています。このように木大学および教員養成学部と協力関係を築けていることは私たちにとってはとても光栄であり、誇りでもあります。今後の気学部のますますのご発展と名古屋大学とのより良い関係の構築を心より祈念いたします。本日は本当におめでとうございます。 өнгөрсөн жилээс Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа лицей сургууль болон Нагоягийн их сургуулийн харьяа лицей сургуулийн хоорондын бас хамтын ажиллагаа хийсэн байгаа. Энэ мэдчлэн бидний хамтын ажиллагаа улам өргөжж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд та бүхэнд дахин баярын мэндийг, гал алуун баярын мэндийг хүргэж байна. 最後に今日の一番小さなプレゼントになるかと思いますが、真心を込めて写真の額をお送りいたします。 За, өгийнхаа төгсгөл
өнөөдөр гардуулж байгаа бэлгэнүүд дотроос хамгийн жижигхэн бэлэг байж магадгүй ч гэсэн нэг дурсгалын зүйлийг гардуулъя гэж бодож байна. За ингээд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл Орсын холбооноос бүрэлдэхүүн бүтээн улсын багшийн коллежийн декан Баяр Бastуйг нагаж байна. Баяр хүргэе. Хүндэт Ахмад багшнаар, хүндэт багшнаар, найзнаар Бурят улсын багшнарын сургуулийн зөвгөө Монгол сайхан орны алдартай багшийн сургуулийн 95 жылы өн баяраар тав бүдний энерги сэтгүүлийн амаршилна. 2003 оноос хоёр сургуулиудын хоорондох хамтын ханиварисан ихэлэн түүхэтэй эдэжнүүд хоролцоолын шинжилгээний эрдэм шинжилгээний талаар хамтын их ажил хөдөлмөрийг явуулсан байна. Эдэжнүүд хөдөлгөн бүхий захиранууд манай цэдэн бол багш эмгцэцэг багш мандат багш мөнө хөдөлгөөний дөрвөр сайхан багшда бүхий сургуулийн бүхий багш нарт оюутат манай Бурят улсын багш нарын сургуулийн зөвгөө бид өөдөнгөө мэнд баяра мэдүүлж байна гэдэг. Таны сургууль их баян түүхтэй олон суута багш нартай ажуулда шинэтгэлийн олон аргануудын амжилттайгаар хэрэглэнэт Монгол ардынга түүхэ бишгийн наринар сахиж педагогикийн эрдэмэн байдлыг боловсруулан тааруулж уран зохиолын хөдөлгөөнүүдийн мөрнүүдийг шинжилэн нэвтрүүлдэг алдартай суута багшийн сургууль гэшэд. Эвен дүмбэрүүдэд хайрхан мөдөрөтнэ 95 жылы өн баяраар тав бүдний халуун зөвхөнөнгө гүнзгийгөө амаршылнымбе инхи илурла амгылын байдылты зол жарғылты ажылда амжилтыты азы таланты ины қойыр сұрғынуды хорындығы хамтын ажыл ургымжыты жыл бүре баты бихе болжы бәхін болтығын. Маны сургуулийн бүлік гіхіді ины Бурят олысы туғын ғорғын боте ном. Баяр Бastуйг багштай баярлалаа. За ингээд энэ цагийн оюутнуудын үгийг сонсъё. Ихэнх хүндэт зочин төлөөлөгч нийт багш нар ажилчид та бүхэндээ Турк сургуулийнхаа баярын мэндийг хүргэн мэдчилж байна. Намаа Бацуугийн Ярима гэдэг анх 2014 он Увсангийн бүх мөрөө сумаас хүсэл мөрөөдөлтөй хөтлөгдөн мөрөөдлийнхөө эзнэн байхын тулд багшийн сургуулийг зорчиж идэвхтэй 4 дахь жилдээ амжилттай суралцж байна. Санаас намайг тавгийн санжаас мэддэг. Би уулангаа би 900 төгссөн. Би бусдын багшийн сургууль Шулуун хоногийн дардан замаар орж ирсэн бэ. Би геологийн сургуулийн ардын ширхэг мэргэжлэр 3 жил суралцж байгаа. Нэг өдөр бодсон юм л өдөр тутамдаа эдэж хэрэгэлдэг. Өглөөнөөс хороо босч идэж хэрэгэж байгаа шүү. Сайз. Өмсөн хувцас. Гээ машин техникүүд бүгд дийлэн хувийн импортоор орж иж байгаа ганцаас. Тэгээд би энэ бүхнийг мэдээж ганцаараа хийж бүтээж чадахгүй шүү дээ. Тиймээс би эдгээр хийж чадах, бүтээж чадах зохион бүтээгч инженеруудын суурийг тавихаар багшийн сургуулийг сонгоо авч ирсэн юм аа. Миний би анхны сургуульд орж ирэхдээ өөртөө маш том зорилгыг тавьж орж ирсэн. Үүний нэг нь юу юм бэ гэхээр багшийн сургуулийнхаа мэдээ шилгэн шилдэг оюутан байг. Тэгээд ээж аавдаа өгдөг үр шавдаг оюутан ба. Мөн тэтгэлэг тэтгэмж ажлын байрт хамрагдах гэх мэт. Тэгээд одоо ингээд эргээд харах юм бол
маш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хэрэгтэй. Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын нэрвч тэтгэлэгт хамрагдаж чадсан байна. Үүний энэ ганц миний амжилт биш, харин багшийн сургуулийн эрдэмтэн профессор багш нарын чиний сэтгэл нэрийн хөдөлмөрийн ачаар биелүүлж чадсан бидний амжилт юм аа. Юуэ миний дээр бол өнгөс хийгээд сэтгэл хөдлөлөөр шийдэгдсэн бол өнөөдрийг төлөвлөгөө аялжины замхан авах байлаа. Харин би өнөөдөр багшийн сургуулаараа улам бахархаж мэргэжилтэд шунал орж байна. Энэ бат үндэсний соёлын өвийг тээгч болж үндэсний спорт тоглоом шагаа аваад Монгол улсын дархан мэргэн гэдэг сал эрхэм үндэд салыг хүртсэн. Та бүхэн бидний адилаар сургуульд амжилттай суралцаж сонгосон мэргэжилтэд үнэнч байд сайн багш болохыг хүсээрэй. Ийм хүрэлцэн ярьсан эрхэм хүндэт зочид төлөөлөгчид нийт багш ажилчид оюутан залуус та бүхэндээ Бадармаа алдарт багшийн сургуулийн баярын мэндийг хүргэхийн ялдамт эрүүл их аз жаргал хамгийн сайхан бүхний хүсэн өрөөж байна. Оюутан Дарима Санжаасар намнаа баярлалаа. Одоо боловсролын хүрээлэнгийн захирал доктор Эдгэл баяр хүргэж өгнө. За санацсан уу. Та бүхэндээ Монгол Улсын боловсролын сургуулийн багшийн сургууль үүсэн байгуулагдсны төвхт 95 жилийн мэндийг боловсролын хүрээлэнгийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Манай байгууллага өнгөрсөн жил 90 жилийн аваад тэмдэглэсэн. За тэгээд багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, сургууль хүмүүжил ухааны хүрээлэн, багшийн хөгжлийн боловсролын хөгжлийн хүрээлэн, боловсролын хүрээлэн гэх нэртэйгээр хөгжиж ирсэн нэлээд Ахмад байгууллага гэж боддог. За тэгээд Ахмад байгууллага маань өөрөөсөө Ахмад байгууллагад бол хүндэтгэл үзүүлэхээр ирснийг хүлээн авна уу? Өчүүхэн бидэд ардуулъя. Манай байгууллага боловсролын хуулийн 16-гийн 1-д зорилгыг заасан байдаг. Байгууллага хүүхэн иргэдийг боловсролын судалгаагаар хангах зорилготой гэсэн байна. Тэгээд тэр зорилгоор бол энэ билгээ бэлдсэн байгаа. Тэгээд судалгааг 2 төрөлтөөр хийсэн. Нэгдүгээр төрөл нь бол энэ миний өмнө хүрээлэнгийн өмнө ардуулсан хүмүүсээр ямар бэлэг өгөх гэж байна гэсэн судалгаа хийсэн. За тэгээд боловсролын яам тэгээд Монгол Улсын боловсролын их сургуулийн захиргаа, Баян хавар, Жансамарова, за тэгээд Майгаягийн их сургууль, Уралдын сургуулиудыг юу яах юм бэ? Билгийг ардуулах юм бэ? Эднээс ялгаатай байх ёстой гэсэн энэ зорилгыг дэвшүүлсэн байна. Тэгээд энэ маань бол болж байна. Би бол их баяртай байна. За хоёрдугаарт бол яг судалгааны нөгөө чиглэлгүй хэрэгжүүлэхийн тулд бол энийг хэд яах ёстой? Одоо байх ёстой. Тэгээд судалгаа ямар судалгаа хийх вэ? Манай дээр түүхэн баримтын судалгаа явагддаг. Ингээд 1922 онд ардын бол их хурлын дэргэдэх Улаанбаатар Монгол ард улсын ардын дээд сургуулийн төсөв гэдэг ийм баримтыг бид төв архивээс олсон. Тэгээд энэ дээр одоо захирал тэр яг нэр нь байгаа нэг мэдэхгүй Монголоор бичсэн. Нягтлан бодогч Няроо гэдэг бичээд энэ ардын Улаанбаатар Монгол ард улсын ардын дээд сургууль гэдэг латинаар ингээд бичсэн тамгатай. Тэгээд энэ зүйл дээр бол бас амын яриагаар бол бас одоо судалгаа хийж байна. Магадгүй энэ бол багшийн сургуулийн төр 4 сарын хугацаатай бол багшийн курсыг нээсэн байгаа. Магадгүй энэ сургууль дээр нээсэн байх магадлал өндөртэй байгаа гэж үзэж байгаа. Ингээд энийг багшийн сургуулийн нягтлан бодогч тренинг бол дартуулж өгье гэж бодож байна. Түүхэн улсын ардын их сургууль гэж нэрлэдэг байсан шүү.
Их захад баярлалаа. Эрхэм хүндэт эрдмийн хамт олон минь үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлж сууднуудыг төрүүлсэн агуу мандал багшийн сургуулийн алдарсуу үеийн үед мандан бадарч мэлмийн томголог үлмийн томголог байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж хурлын үйл ажиллагаа цаашид өргөжж байна. Шагналын үйл ажиллагаа өргөжлээ. За ингээд багшийн сургуулийн түүх 95 жилийн агаар манай багш ажилтан ажилчид оюутнууд маань олон шагналаар шагнагдаж байна. За эдгээр энэ төлөвлөлт олгож энэ хурал дээр хэдэн багш ажилчдаа шагная.